За би яг нөгөө өмнөх хоёр гишүүнтэйгээ адилхан яг энэ тайланг дараагийн удаа нэлээд үр дүнтэй байх талаас нь хаана анхаарад хяналт хэрэгжүүлэх газар улсын хурлын энэ хян шинжилгээ дүн шинжилгээний газар ч гэсэндээ анхаарад яг дараагийн удаа бид нар ийм тайлан сонсомооргүй байна. За хоёрдугаар тарин байнгын хорооны дараагт хэлэхэд бид нар энэ тайланг дараагийн удаа өөрсдөө байнгын хороо дангаараа сонсохгүй иргэдтэйгээ хамт сонсомоор байна гэдэг ийм гормын саналтай гэсэн үг. Энэ тайлан нэгдүгээр олон нийтэд нээлттэй баймаар байна. Иргэний нийгэм төрийн бас байгууллага иргэд энэ тайлантай танилцсан баймаар байна. Энэ сонсголыг бид нар энэ одоо сонсох үйл ажиллагаагаа нээлттэй хилцүүлэг байдлаар хийх юм уу яах юм ингээд форматын хувьд арай өөр байдлаар хиймээр байна гэсэн үг. Тэгэхээр хууль тогтоомжийн хэрэгжилтийг сонсоод бид нар сонсоод дуусгаж штэ тий. Тэгэхээр яг энэ сонсохдоо бид нар илүү яаж олон нийтэд нээлттэй, илүү яаж олон нийтийн оролцоотой, илүү яаж иргэний нийгэм төрийн бас байгууллагын оролцоотой байх вэ гэдэг талаас нь формат талаас нь бас манай байнгын хороо анхаармаар байна гэсэн үг. Би сая хуулийг бол харлаа. Хуулийн дээр бол нэг айхтар хязгаарлалт юусоо байхгүй. Хууль зүйн байнгын хороо сонсно гэж. Тэгэхээр манай байнгын хороо өөрсдөө л энийг шийдээд явчих боломжтой гэж харж байна. Тэгэхээр дараагийн удаа тайланг зөвхөн ингээд хэдхэн тооны гишүүдийн хүрээнд гихгүйгээр яг энэ ерөн олын хууль тогтоомжийн хэрэгжилтийн асуудал дээр иргэд ямар байр суурьтай байгаа та эдийн тайлантай үзэж хараад танилцаад энэ чиглэлээр ажилладаг иргэний нийгмийн байгууллагууд ямар комент хэлэх нь ямар санал хэлэх нь гэдгийг бас бүгдээрээ сонсомоор байна гэсэн ийм саналтай гэсэн үг. Тэгэхээр дараагийн удаа зохион байгуулалтын дээр анхаарад явъя гэсэн үг. Уг нь бол би энэ тайланг ч гэсэн тгийж сонсомоор байна гэдэг гормын санал гаргая гэсэн боловч одоо нэгэнт энэ хүртэл энэ олон хүмүүсийн цаг завыг үрчээд ингээд гормын санал гаргаа хойшлуулахаар бол бас арай боломгүй болчиход байна гэсэн үг ээ. За 3 дугаар одоо илүү агуулга руу нөрөө. Агуулга дээр хоёр санал байд. Нэгдүгээр энэ юм л бол энэ шүүх рүү буруу чихдэг хэрэг эрхлэхийн сайдаа. Яг энэ тайлан дээр Эрдэнэт үйлдвэртэй холбоотой хэрэгжих боломжгүй заалт гэдгийн хойно дүн шинжилгээ хийсэн тайлбар дээр нь шүүхийн шийдвэртэй холбоотой нэг ч үг үсэг байхгүй байна. Цэцэн шийдвэртэй холбоотой нэг ч үг үсэг байхгүй байна. Эсвэл энэ дүн шинжилгээ хийхдээ эсвэл дутуу хийсэн гэсэн үг юм уу? Хяналт хэрэгжүүлэх газар нь. Тэг яг ингээд хэлж байгаа тайлбар ирсэн тайлан бичвэр хоёр хоорондоо зөрөөд байна. Тэгэхээр энэ Эрдэнэт үйлдвэртэй холбоотой хэрэгжих боломжгүй нэг заалтын асуудлыг нэг тухайлаад сая байнгын хорооны дараах хэлээ. Энэ дээр асуудал ярих хэрэгтэй хаа гэж бодож байна. Эсвэл бид нар хүний хөрөнгийг мөнгөний хөхгүйгээр эсвэл дээрэндэж авсан. Эсвэл энийг нэг талд нь гарах хэрэгтэй. Ямар ч хэсэн нэг талтай болох хэрэгтэй. Тэгэхээр энэ асуудлыг нэг тодорхой олохгүй бол хэрэгжих боломжгүй гэж орж ирээд тэгээд сүүлдээ хэрэгжих боломжгүй заалтуудыг хяналтаас гаргая гэд тэгээд сүүлдээ хяналтаас гараад юу болсон мэддэхгүй л нэг ийм юм руугаа орох гээд байна л да. Нөгөө нохон зам руу орох шинжтэй л болох гээд байна л да. Тэгэхээр ийм зүйл байж болохгүй гэж бодож байна. Тэгэхээр энэ хэрэгжих боломжгүй заалтуудыг хяналтаас гаргахдаа манай их хурлын хяналт шинжилгээ үнэлгээний газрын ч гэсэндээ энэ дээр бас тодорхой хэмжээний хяналт шалгууртаа байж ямрыг нь хяналтаас гаргах, ямрыг нь яах юм гэдгийг тун сериозны ярих ёстой шүү гэдгийг хэлье гэсэн. Ганцхан энэ Эрдэнэт үйлдвэрээр л жишээ олгож авч байгаа гэсэн үг шүү дээ. Тэгэхээр өөр бусад сая 5100 заалтыг хяналтаас гаргая гэх тэн дотор үнэхээр цаг хугацаа хоцорсон. Эсвэл өөр цаана янз бүрийн лоббины асуудал, өөр янз бүрийн асуудал байх уу гэж яахан санаа зовж байна гэсэн үг. Энэ дээр нэг тухайлан анхаарах ёстой гэсэн үг. За хоёрдугаар агуулгын үед анхаарах ёстой бас нэг бүлэг асуудал бол юу вэ гэвэл энэ хүний эрх хэрэгжүүлэлтийн баталгаатай холбоотой зохицуулт хүний эрхийн үндэсний комиссийн тайланг их хурл сонсдог, их хурлаас тогтоол гардаг, тогтоолын хэрэгжилттэй холбоотой энэ асуудлыг бүр тусгаалаад бид нар нэг хилцмээр байна. Би хяналт хэрэгжүүлэх газрынхаа энэ дээр нэг тайлан гаргасан. Энийг бүр хууль зүйн байнгын хороогоор сонсомоор байна. Хүний эрхийн дэд хороогоор сонсомоор байна. Энд өөр хинч оролцдог субъект өөр ямар субъект байхгүй. Засгийн газар тэр их хурлын гаргасан тогтоолыг яагаад хэрэгжүүлэхгүй байгаа? Юу нь болохгүй байгаа? Бид нар тэр хүний эрх хэрэгжүүлээний бүтэн жилийн тайлан аваа сонсоод тэрний үр За Пурдо гişэм микрофоныг